нэмэнд за өнөөдөр сайн өдөр гэсэн. Би одоо хонь коргитэй йога, корги попти йогатай газар явж байна. Гэрээс нэг 10 минутын зайтай. So, I'm very excited. За сая нөгөө корги йоганаас ирлээ. Би одоо бүр хацар өвтөд байна. Би бүр яг сая нэг цаг бүр зүйл яг ингэсээр аваад би бүр хацар өвтөд амар игдүүдээсаа. Тэмтгүй ингээд яг ингээд гот жоохон гүлгнүүд болохоор ингээл мэдээж ингээл нэг шейх мэх ч юм уу нэг тиймэрхүү хийж байгаа штэ. Тэгээ тэднийг харахаар бүр игдүүтэй харагдаад яг ингээд яа бүрхэмсаа би тэгэл яг нэг хүмүүс нөгөө baby fever гэж авдаг гэдэг дээ штэ. Бусад хүмүүсийн игдүүтэй хүүхдүүдийг харахаар нэг хүүхдүүдтэй олмоор санагдаад. Би бүр яг нохоон дээр тэгсэн. Бүр яг I want this. Тэгэл би үнийг хараад тэгэл арчилгааны зардлыг хараад okay. I'm not ready. Би бэлэн болохоор нохоо яг corgi-тэй болно гэдгийг угаасаа би яг баг 5 жилийн өмнөөс л мэддэг лээсэн л та. Гэтэ тэрийгээ дахин батлаа. Баасан цээсэн ч би ер нь төвчээртэй хандаж чадна гэдгээ ч гэсэн ер нь бол бас мэдлээ. За тэгээд өөр юу влог хий гэж бодож исэн бэ гэхлээр миний ингээд пакэж ирсэн. Ямар пакэж вэ гэхлээр амар тэнэг зөө. Би ингээд нөгөө нэг энд тэгээ байрлалгаа орохоос өмнө өөр нэг байранд талбайсан байхгүй юу? Тэгээ тэр байрандаа би нөгөө нэг хамаг Монголоос авчирсан тэр чихэр мэхэр энэ тэр одоо жимс янз бүрийн тиймэрхүү гэж жимс шээ. Нөгөө нэг юм одоо үлдээсэн аар болон үрэл мөрөлж юм уу эсвэл шоколад үрэл мөрөл голден говийн шоколад гэх тиймэрхүү юм шүү дээ. Тэгээд нөгөө нэг Монголыг танилцуулах нөгөө нэг манай ажлын хүмүүс нэг презентац хийгээч гээд ер нь бол нэг тийм cultural inclusion moment маягийн болдог байхгүй. Тэгээд тэрэнд ингээд би яг энд харсан чи энд ерөөсөн Монгол хоолны газар энэ төр байхгүй. Тэгээд нэг амар монгол хүмүүс их байгааг би ингээд одоогийн байдлаар ингээд мэдгүй байгаа болохоор ингээд group одоо Facebook page-н дээр бичээд ингээд юу монгол шоколад ч юм уу маруултай хүмүүс байна уу гэд асуусан чинь яг энэ улсад байдаг гэхдээ өөр нэг хотод байдаг их чинь ингээ байгаа. Тэгээд энэ постоор явуулчихдаг. Ямар амар юм. Яг тэр их чинь ингээ энэ пост гэсэн постонд нь хийнгүүтээ над дээр миний утасны дугаарыг өгчөнгүүт миний утасны дугаар дээр ингээ таны пакэж ирлээ гэд яг гэрийн яг хамгийн ойрхон хайд дээр навааччихдаг. Тэгээд нөгөө кодо хийсэн чинь нөгөө хаалганд пан гэж нэгдэл миний ачаа гараад ирсэн. За тэгээд би юу авчирснаа үзүүлье. Өчтөр тэгээд яг кино үзэнгээрээ чипс ийцсэн чи миний бүр ингээд царай өглөө яг орой амар тийм шоргоглог юм чигээр царай бүр амар хавцсан сэрдэлтэй. Бүр яг тэгээд сэрээд одоо яг сая яг могонд явсан чи арай дээрлээ л дээ. Гэтэ бүр яг ингээд өглөө босоход бол ингээд бүр нүд нэгтгэхийн аргагүй тэгэж хэцүүс ирсэн. Тэгээд би энийг ажлынхандаа амсуулъя гэж бодож байгаа. Нөгөө нэг Монгол нөгөө нэг 5 төрлийн ааруулууд өгдөг чинь. Манай ээж надад энийг авч өгчсэн чинь амар гоё юм чигээс хугацаа дуусах юм болов үү тий. 9 сарын 20. Энэ үйлдвэрсэн он нь л үү. Үйлдвэрсэн баха. Тэгээ үйлдвэрсэн баха. Тэгээд энэ яг ингээд ажлынхандаа амсуулъя гэх юм болов гэж бодоод тэгээд яасан. Тэгээд яг би нөгөө нэг би энийг яг цайг юм аа. Яг ингээд би чацаргантай яг ингээд ааруулны үрэл гэж хэлчихсэн чинь тэр их чацаргантай юу гэж ойлгосон юм шиг үлээ. Тэгээ би энийг яг өөрөө уухуу эсвэл ингээд ажлынхандаа одоо ингээд quiz тавингууд quiz-ийн ялагч малагч нь гэж уухуу гэдгээс мэдхгүй л ёо ямар ч гэсэн нэг скол ингээд нэг цөөхөн хэдийг яаж яагаад тэгээд за ялагч нь ингээд юу гэдэг те бас би яриад тэгээ миний бодлоор яг энийг нь бүгдээрэнд нь амсуулах гэж өгөөд хүмүүс нь ялагчтай нэг ааруулан үрэл нэг аацны найртай юм тэсний нэг одоо цэцэрганы
огч юм ингээд юм. You just put it. Okay? Kind of. Үстэй юу юм? Би энийг юу болохыг мэдэхгүй байна. Найруулж удаа хэрэглэх, шингэрүүлж хэрэглэн. Окей. Бид хөрөмтлөгцсөн хорт бодисыг саармжуулна. Хүч тамир нэмэгдүүлж язрага талд хаалт бодолтой хайж байна. Тэгээ энийг бол би ер нь авах зорилгогүй байсан л да. Гэтэ ямар ч гэсэн авцсан. Тэгэхээр хүмүүс бүгдээрнгээр нүгчээсний орнд энийг нөгөө ялагчтай өгөөд тэгээд энийг үлдсэний би өөртөө ашиглаа. Угаасаа хүүтэн болж тархлаагаа дэмжих хэрэгтэй. За нэг иймэрхүү баштаа. За би сая юугаа ялаа юу түүлээ. Царимаар яатсан. Нөө йогонд явж ирчээд хоолоо хийж ичээд тэгээд нам 2 цаг бараг 3 цаг тасарсан байна. Тэгээс ирснээ ингээл жоохон ингээл хоолны өндрээр сэрж байгаа штэ. Нөгөө нэг аяхтаа угаагүй унтцсан болохоор хоолны өндөр нь тэгээд хоолны өндөр амар үнэртэй тахаар нь би хүнчлээ ингээд дээшээ ингээд тавиад унтцсан байсан байхгүй. Тэгэл энийгээс хүсэн чи ингээд хоолны хин шүү яасан үнэрч үнэртэл тэгэл би за амралтын өдөр болж хаад ингэж амар үр бүтээлгүй өнгөрөөж болохгүйгээд тэгээ хоцноод байгаагаад тэгээ гэрээ цэвэрлээд тэгээд одоо арай гой бол би ингээд цэвэрсэн гэрээ үзүүлье. Өнөөдөр одоо нэгтгэхийн 11 цаг 15 минут болж байна. Гэхдээ би ажиллаа хийхгүй яг сая тосголоо. Ажиллаа хийхгүй ингээ өнөөдөр ингээ өдрөө гой өнгөрөх чинь шалтгаан нь because it's a day off. Тэгээ би бүр ингээд амралтын өдөр биш өдөр амраагүй ингээ амар ууцсан байгаа хгүй. Тэгээ би бүр ингээ амар асуулттай болоод тэгээд өнөөдөр нөгөө нэг Christmas чимэглэлүүдээ гаргая гэж бодож байна. Тэгээд I'm very excited. Тэгээд зүгээр нүрэ бодохгүй гарыг гэж бодчихсон аа. I have so much time. Надаа ингээд нүрэ бодоод гарахад ч гэсэн ингээд амар цаг хугацаа гэж баярлаад тэгээд бодож байна. Yeah. Тэгээд гарыг даа. Төгчөө. Сайн бацгаана уу? Би сая хүнсээ цуглуулад тэгээд жижиг сажиг юмнууд авлаа. Тэгээд үзүүлэе гэж бодож байна. Йоо. Замарсан. Эхний юм бол хүнсний скотч авсан. Тэгээд зурах гад ийм цаас авсан. За тэгээд биний wax нөлний угаач комбуча зүгийн бол спрей цэвэрлэгч усны сам сэлс яна харсан шүртэй don't say миний үнэтэй би био өндөг гэсэн амар био өндөг идэх юм бол арай өөр байх юм болов уу юу гэж бодоод авч үзсэн. Mug blueberry cranberry цагаан хүмүүсийн хийсэн кимчи гуйсаа өдөрт Tango.
Zucchini. Mozzarella. Тэгээ бала. За одоо ийшээ ороод Christmas decorations авнаа. За бараг 2 цаг чимэлсэн юм уу? Дууслаа. Одоо би гэрээ үзүүлье. Би яг өөрөө төвшөндөө бол хөөрхөн шинэ жилийнхаа чимэглэлээ хийчлээ гэж бодож байна. Тэгээд угаасаа нөгөө нэг гадаадд би чинь хамгийн сүүлд Монголд яг гэрээ 20 он чимэлсэн байгаа даахгүй. Тэгээд тэрнээс хойш зүгээр ингээд за угаасаа нүүдэл суудалтай ингээд шинэ жилийн мод аавна гэдэг чинь лайлаг ерөөс авахгүйсэн. Тэгээд би өөртөө нэг тохирсон нэг жижиг мод авсан. Яг бүр амар жижигэн биш ч гэсэн ер нь бол жоохон жижигэн дүү. Гэтэ бүр за ямарсан үзүүлээ зөө. За ер нь бол манай галтайгаа гин шүү. Нэг иймэрхүү нэг их биш ч гэсэн би сая ёолтныхаа модны нөгөө чимэглэлийг дээр нь тавьсаар байгаа амар олон юм болоод тэгээд нөгөө нэг Монгол 100 ингээд хийжсэн энэ лааны тавиурын одоо туулай мэлхий юу баага 3 байгаа. Энэ 3-таа ингээд юм малгай өмсвөл хөрх харагдаад тийм ингээд баага тамыг цогч байгаа цаанаас нэг хүүтний улирлын амтан гэсэн юм шиг. Мэлхийнхаа бол яг үндэ би ингээд нүдийг хаацсан. Яг зүгээр. Тэгээд нэг юм хөрхөн цасан юм залуу авсан. Тэгээд ёолко ингээ хөрхөн ото байхгүй болохоор одоогийн байдлаар ингээд малгаагаар ингээд тогтооцсон. Тэгээд энэ дээр нэг юм хөрхөн ингээд малгааны ингээ юм Санта Клаусны юм гэрлээсэн. Одоо юм хөрхөн санагдаад нэг ус тавьсан. Тэгээ ер нь бол нэг иймэрхүү байдалтай. Сүрхэн харагдаж байна. Надад амар тийм severe нэг юм төвлөрч чадахгүй байдал байдаг байхгүй юу. Тэнгүүт нь одоо би яг жишээлбэл харуул. Би ингээ хичээл үзэж гин. Тэгээ хажуугаар нь мукбан үзэж гин. Тэгээ би бас зураг зурх гад сууж гин. Яг энэ зураг тийм үү хичээлийнх нь аль нэгний дуусахаар зураг зурхаа эхлэе гэж бодож байна. Тий. За урт амралтын өдрийн сүүлчийн өдөр ингээд эхэлж байна. Миний өглөөний цагаар. Сүтэй кофе хийлээ. Алмондтэй сүтэй. Би яг нөгөө нэг сүү буслахчаараа өгнө гоё халуун кофе ууя гэж бодсон чи. Миний сүү буслахчийн чадвар одоохондоо тэр төвшөндөө хүрээгүй байгаа болохоор би ингээд яг хүүтэн сүү ер нь бол ухааш идлээ. Тэгээ би нэг л юм өглөө бодож сэрсэн заяа. Physical age үзэх. Би ингээд цагаа харсан чинь энд хэдэлээ өглөөний 9-оос гарах байсан байхгүй юу? Тэгээд яг одоо өглөөний 9:45 болж байна. Тэгээд би үзнэ монголчууд энэ дугаар дээр орж байгаа. So I'm so excited. Тэгээд өчтөр ихлүүлсэн зураг дуусгана. Тэмдэглэлтэй байна. Энтэй бүр so cool хартаа. Яг thumbnail дээр нь манай орхон баяр байж байгаа. Амар бахархмаар амар гоё санагдаж байгаа. Хартаа манай нөгөө циркч яах энэ дээр ингээд зогсож байна. Physical age үнэхээр гал байлаа. Монголчууд үнэхээр амар байлаа. Тэгээд Азиа их юм болов? Азиа найз юм болов? За ямарчсан Азиад бол би дурлаа. Ямар их хүч вэ? Тэгээд
Ер нь бол бүгдээрээ амар мундаг юм байна. Монгол хүмүүс надад яагаад чи. Угаасаа дараагийн раундн дээр ялах юм шиг. Үгүй ялах биш. Disqualify хийхгүй юм санагдаж байна заяа. Яагаад гэвэл Австрали 2 эмэгтэйтэй тэнгууд нь манай Адя ихч найз бол ер нь бол амар хүчтэй тэгэнгүүтээ орхон баяр байгаа. Тэгээд нөгөө волейболын эмэгтэй бас ингээ өндөр болохоор ер нь бол авчих юм санагдаж байна. Яг хөө мэдээд Солонгосыг бол ялж чадахгүй ч гэсэн Австралиг ялчих юм санагдаж байна. Яг бол нөгөө Австрали чинь манай нөгөө AD ах байхгүй болохоор you know they have the disadvantage. Тэгээд ер нь бол at least top 3-т орчиж байна. Тэгэхээр ер нь бол үнэхээр бахархмаар үнэхээр гоё санагдаж байна. Тэгээд амралтын өдрөөр би өөрөө хүчлэхгүй зүгээр энэ зурга дуусгахыг гэж бодож байна. Тэгээд yes. Very cool. I'm having one bite. Гүчэд орж ирлээ. За ер нь юу болсон бэ гэхээр хоолоо идээд тэгээ араас нь энтхийн нэг running club байдیں۔ Тэд нартэй гүгээд гоёсан, гоё охтууд байсан. Гэтэ би Монголд гүхээ яг үнэндээ жоохон санаж байна. Ягаад гэвэл би энтхийн хүмүүс мэдээж л яг бөөнөрөө яг энтхийн хүмүүс юм чинь өөртөөхөө хэлгээрээ л ярина штэ. Гэтэ ингээд би юу ч ойлгохгүй тэнгуут нь тэр хүмүүс угаасаа англиар ярих албагүй. Тэгэл нэг тийм жоохон сонио. Яг тэгтээ яг нэг юм гүүхээс яг 5 минутын өмнөх тэр ингээд миний мэдэрч байгаа awkwardness надад жоохон юу байдаг заяа. Гэхдээ яг гүүх үед бол language хамаагүй, хэл хамаагүй. Би ч ихэндээ дуугаа сонсож ин хүмүүстэйгээ хандаагүй. Тэгээ хүмүүстэй гүүхийн хамгийн гоё юм заяа. Ялангуяа яг энд хүмүүстэй гүүхийн хамгийн гоё. Миний дуртай юм. Яг бол Монголд яг үнэ эрэхтэй парка тойрол яг гүүгээд исэн болохоор нэг амир яг хүмүүсийн хэрэгцээ байхгүй. Тэгээд парка гүйж дуусчаад одоо шинэ тэндээ уулзна гэх юм бол за тэндээ цагтаа очино л гэсэн нэг тийм үүрэг даалгавар байгаа гэхээс илүү нэг тийм ямар замаар яаж явах уу гэж бодох шаардлага байхгүй байдаг гэсэн. Гэхдээ энд ингээд гүйж ингээд шинэ газар ингээд гүйж эхлэхээр би яг ямар замаар гүйх үү, ямар замаар гүйвэл надад таалагдах юм бол гэдгийг бодоод тэгээ жоохон стресстэй тэгээ жоохон ингээд залхуу өрөөдсөн байхгүй юу. Тэгтээ хүмүүстэй гүйх хэнийг гоё юм. Зүгээр ард нь яваал тэгэл тэр хүмүүс өнөөдөр одоо жишээ нь за нэг 7-8 км гүн гингүүт би одоо жишээ нь гэрээсээ тэр цуглах газар руу гүйхээр нэг 3 км болчихж байгаа. Тэнгүүд нь тэд нар тэр хүмүүстэй хамт гүйгээ тэгээ нэг 10-11 км болчихсан шүү дээ. Өнөөдөр бол тэгээ дуусгасан заяа. Гэхдээ би ингээд дараа нь зүгээр яг тэх юм бол тийшээгээ 3 км гүйчээд тэгээд 7-8 км гүйчээд тэгээ буцаад тэр газар руугаа гэрлүүг гэх юм бол тагасны 3 орчим км байгаа штэ. Тэгэхээр ингээ бас ингээ 13 4 км ч гэсэн гүйчих болох юм гэж бодоод тэнгууд нь би ингээ замаа бодох шаардлагагүй. Ингээ гэрээсээ тэднээсээ тэр хүртэл гэдэг би ингээ замаа ол ойлгож байгаа штэ. Тэнгууд нь бусад замын нөгөө хүмүүс нь өөрөө шийдээ явчихдаг болохоор амар би бүр ингээд яг амрах үедээ ч гэсэн тархиа амар бодохыг ажиллахыг хүсдэг болохоор одоо ингээд тэр нь ингээд клубуудын тэр нь амар таалагддаг. Ингээд зарил их юм ярьчлаа. Би яагаад юм бичлэг хийсэн бэ гэхээр энийг үзүүлэх гээд ер нь энэ амар гоё заяа. Энэ юу вэ гэхээр би ингээд баг зэргийн ундаа аваад зүгээр яг ундаа аваад гэхдээ ундаанаасаа нэг жоохныг хийгээд тэг дээр нь гацтай ус хийгээд тэнгууд нь дээр нь ингээд blueberry нэрс гэх юм уу? Blueberry ингээд хийчихээр ингээд амар гоё ийм эрүүл ундаа. Тэнгууд нэг гоё ажиллууртай. Ингээ юу идээд тэгээд надад энэ бол амар төгс снэк юм шиг санагдсан. Яг ингээд хаяа үлсэж явах үед зүгээр чиний ам цангаж ийн гэж хэлдэж штэ. Гэтэ одоо яг тэр үедээ яг энийг ингээд идэх юм бод яг ингээд цангаагаа тайлаад тэгээд дээрэс нь ингээд жоохон ингээд юм хотоодондоо хийчихэж байгаа штэ. Тэгэхээр нэг юм амар орой яг хүн юм идмээргүй байгаа бол нэг иймэрхүү юм уучвал гэж би зүгээр бодсон юм. Гэтэ яг орой тийм. Гэтэ энэ бол бүр зөв үнэхээр хөнгөлтөө. Би зөндөө хоол идсэн болохоор одоо л нэг амар юм идмээргүй байгаа болохоор юм мэдэж байна. Гэтэ ер нь бол хоол бол чухал. Бас арай их юм ирчлээ. За баяртай.